Энэ бол Монгол орны алс баруун хязгаар. Алтай хангаан сүрлэг уусын цаст ноён оргилууд үүл ман дундаас бүүдийн харагдах нь сүрдмээр. Чухам тэрл өндөр хайрхнууд дунд байгаль эхийн урлан бий болгосон олон гайхамшиг онгон зэрлэгээрээ оршин байгаа билээ. Бидний зорж байгаа газар бол тэр тех бүүдгэр тэнгэрийн доорх битүү үүл манан хөшөлдсөн уус. Явсаар уулын бэлд очих үед цас хайлж эхэллээ. Нууц камера байршуулад бутсан бид маргааш гайхамшиг тохиогоосоо гэж хүлээх үлдсэн. Монголын баруун хязгаар нутгууд нь өвөлдөө ихэд хүйтэн цаг агаартай байдаг. Өнөөдөр тал газартаа харьцангуй гайгүй боловч уулаараа цас орж сэрүүхэн байлаа. Шүн дунд хүртэл орхон лавтай. Хэрв тэгвэл маргааш нь амьтны мөр олоход илүү амар болох юм. Өнгөрсөн шөнийн шинэхэн цасан дээр тодоос тод нэгэн мөр үлджээ. Хадны цаагуур нэгэн ирээн амтэн явж яваа нь харагдлаа. Энэ бол манай киноны баатар. Гэр орон гэгэн өглөө уул хайрхан гихчлэн нүдэнд тусах бүхнийг гэр хайгаар ачин тайван хэвтэх уулын эзний эхэмсэг дүр төрх энэ. Та бүхний харж байгаа энэ ирвэс бол насвыг үүссэн эмэгчин буюу нэршлэн гэнс. Хадан хавцал ханан хисаа элгэн хад цогцолсон бартаа саадтай ууланд амьдардаг энэ амьтныг олж харах амьдралын судлна гэдэг амаргүй. Орчин үеийн техникийн хөгжлийн ачаар камер байршуулан нууцлаг амьдралтай энэ амьтныг танин мэдэх судлах талаар сүүлийн үед дэвшил гарч байна. Өвөл цагт эд жавар хангинах үеэр үс сорн гүйцээд уламж сүрлэг үдсгэлэн төгс харагдана. Тэрэнд санамсаргүй ирээгүй лээ. Учир нь энэ бол түүний эзэмшил нутаг юм. Эрвсийг олж харах хэцүүж гэлээ. Би энд байна. Энэ бол миний газар нутаг гэдэг улмөрөө тод томрон үлдээдэг нь түүний өвөрмөц үйлдэл юм. Бага газар нутагтаа үлдээдэг амьдралын улмөр нь бомба, самардас, үнэртэн. Түүний нилээд түгээмэл үлдээдэг хаяг бол бомба. Хойд хоёр хөлөөрөө газар ухан шороогоор бомбон овоо босгодог байна. Түүний бомба гэх ба уулын хэрийн хонь, сэтэрхий, ханан хисааны ёроол, бусдаас онцгойрон ялгарах өхөр чулууны ёроолд бомбаалах нь түгээмэл. Хаяа бомбаан дээрээ шээн, баан. Тухайн газрын хөрсний шинж чанараас хамаарч бомбаан чулуутай, шороотой, цастай, өвстэй, том жижиг байдаг. Энэ араатны эзэмшил нутгаа дархлах бас нэгэн өвөрмөц үйлдэлийн нэг бол самардас. Голдуу модох хожуул самардан хумсны мөр зураас гарган үлдээх ба өвс болон чулуу самардан үлдээсэн мөр таарч байлаа. Энэ чулуун дээр үлдээсэн олон тооны самардаснаас харахад маш хурц хумстай болох нь илэрхий. Өнчин ганц мод байвал түүн дээр очиод харахтал самардаж улмөрөө үлдээсэн байдаг нь тун сонирхолтой. Модны ёроолд бомбаасныхаа дараа үсрэн цовхчил ихэд ширүүнээр самардаж байгаа хэд хэдэн зураг инхүү дуранд үлджээ. Сониуч амтэн шүү. Урд нь энд байгаагүй сонин зүйл хаанаас гараад ирв гэж гайхаж байгаа бололтой нууц камерыг хараад ихэд сонирхон үзлээ.
Гэхдээ энэ түүний сонирхлыг удаан татсангүй бол та. Будрах заснаар хаашаа ч юм явж одлоо. Үнэртэн цацах, газар нутгаа тэмдэглэх, мөн орооны үеэр хамтрагчаа олохдоо ашигладаг үйлдэл. Уг үнэртэн шүүрлийг нар салхи баг тусах хадны нүмер далд газарт цацна. Шөнийн андаа явж байхдаа ч ийхүү үнэртэн цацаж тэмдэг үлдээх нь түүний хувьд заавал хийдэг үйлдэлийнх нь нэг юм. Ойроос харвал үнэртэн нь ийм цагаан өнгөтэй, зунгаарлцсан өтгөн зүйл байх бөгөөд үнэртэй ус шиг л үнрээ удаан хадгалдаг байна. Эрвэсний тухай хүмүүсийн хамгийн түрүүнд сонирхдог зүйл бол энэ ууланд эсвэл манай улсад хичнээн эрвэс байдаг бол гэсэн асуулт. Амьдарч байгаа газартаагаа эжилсэн эвэл өнгөтэй, нууцлаг амьдралтай болохоор хүний нүдэнд барагтай харагддаггүй энэ амьтныг нүдээр хараад тоог нь гаргах боломжгүй юм. Тухайн ууланд хичнээн эрвэс байх нь олон шалтгаантай ч эдэж тэжээлийн нөөцөөс ихээхэн хамаардаг. Амьтны амьд үлдэхэд хэрэгтэй нэгдүгээр зэргийн эрэлт хэрэгцээ бол эдэж тэжээл. Энэ хүчрхэг амьтны тоо толгой нь эдэж тэжээл болох амьтдтайгаа харилцсан уялдаатай байдаг. Эрвэсний гол эдэж тэжээл бол янгэр. Нэг эрвэс жилд дунджаар 16 янгэр барих шаардлагатай ба сард 2-оос доошгүй буюу 14 хоногт нэг удаа ан хийн. Огдой, зурам, туулай, тарваг, бас дагуурын ятуу, хахилэг, ногтруу, хойлог, тас гэгчлэн жигүүртэн шүүг барьж иддэг нь сонирхолтой зэрэгцээ хэр хурдан шалмгааг нь элтгэн. Энэ удаа ойн захад бууг зооголж байгаатай таарсан. Эрвэс нь чон шиг нэг дор олон амьтан барьж сэгэлж иддэггүй цэврээд штеп. Амьдрах орон зайн багасж мөн эдэж тэжээл болдог амьтдан ч цөөрч байгаа болохоор боломж таарвал болсон хоолноос яаж буцах вэ гэгчээр өөрийнх нь эзэмшил нутагт хариулгагүй яваа малнаас хүртчихдэг. Түүндээ ч гэмшнэ гэж үгүй. Өөрийгөө энэ уулын эзэн гэдгээ мэдэрсэн мэт. Энд харин юу болов? Махан эдэж тэрвэс өвсөөр хооллож байна. Яагаад ургамал эдэж байгаа нь сонирхолтой байлаа. Хоолоо шингээх үүднээс ч юм уу эсвэл гэдсэн дэх шимэгч амьтдаа багсахаар өв сургамал идэж давс хүчээр долоодог гэж үзэх нь ч бий. Эрвэсний ороо нийлгийн үеэр нэгэн үйл явдал болсон юм. Энэ хаданд 4 эрвэс араараасаа цоврон ирснээс 3 нь үнэртэн цацаж үлдээсэн бол харин бие томтой хүч тамиртай нэг эрвэс үнэртэн цацалгүй эсрэг зүг явчихав. Бодвол ирж хайгаад байгаа таалагдах хэмэгчнэн энд өөрийн үнэртнээ үлдээгээгүй бололтой. Сонирхолтой нь эдгээр эрвсүүд бүгд 5 хоногийн дараа шөнөөр яг энэ газараа ирж үнэртэн цацаад анх ирсэн зүг рүүгээ буцан явцгаасан юм. Орооны үе учраа эмэгчний хайж энэ хаваар явсаар байсан бизээ. Эрвэс тэр бүр дуу аваа гаргаад байхгүй ч ийм сонин аваа гаргадаг. Тэр мэгийн овгийн бусад амьтад шигэ архирч чаддаггүй. Учир нь түүний хоолойн хөвчний хөгжилтэй холбоотой. Архирч чаддаггүй учир яг л хүн бархирч байгаа юм шиг аваа гаргаж энэ мэт тэмээ бөөлж байгаа юм шиг дуурна. Эрэгчнэн ороо нийлгийнхээ үеэр эмэгчин эрвсүүдэд өөрийгөө инхүү мэдэгддэг байна. Ингэж эрэл хайгуул хийж байж л үржилд орох эм бодголыг олдог байна. Бас эмийнхээ төлөө дайсагналцах нь ч бий. Ингээд тэд эвцэлдээнд орохоос өмнө хошоолно. Хошоолох гэдэг нь эрэм эрвсүүд хос үүсэхийг хэлж байгаа юм. Хошоолсон үедээ хүнээс айж имэн гэж үгүй. Хажуугаар нь мал гарахад түүнийг барихчгүй. Ер нь л энэ үедээ бүхнийг тоохчгүй хэвдэж байдаг амтэн.
Өдрийн бүүдгэр наранд эвшэн амарч байхад нь шүгэлдэн чимээ гаргаж өдөхөд өндийч харжгаад тоогчгүй буцаад нам унтцгаав. Угаас айд сандрахыг мэддэггүй амтан болохоор ч тэр өдрийн турш дэрэгдэн байх биднийг ёор тоосонгүй. Эрвэстэй улс орнуудын эрвэсний ороо нийлэгт ордог цаг хугацаа нь бага зэрэг зөрүүтэй байх боловч Монгол Алтай нуруунд 2 дугаар сарын дундуур эвзэлдээнд орох нь олонтой тохио. Энэ хоёр учраа олж хосволжээ. Эмэгчин эрвэс эрэгчний ойртуулахгүй муухай ажиллах боловч хөөгөөд явуулчихгүй хэсэгтэл хамт байна. Эмэгчин эрвэс хаашаал явна яг ард нь хоцрохгүй даган шогшох эрэгчин их л дуулууртай харагдана. Хальтраад унчихгүй гэмээр эгц хад асаг дамжин гүйх эмэгчнийхээ араас гүйцэж очисон тэрээр уурыг хүргэсэн бол л та. Чухам юуны учрыг эргчний ойртуулахгүй ийм догшрон уурлаад байгааг нь мэдэх аргагүй юм. Эмэгчин эрвэс тэрийн хөвтөд таатаяа унтахажээ. Харин эргчин сэрхийн хүлээж төвчээртэй суун. Таатаж чангаах нь бүхэл чимээ гаргахаас ч айн хөдөлж ядахажээ. Зураг авч байхдаа санамсаргүй чимээ гаргасан бидний зүг эмэгчин эрвэс их л сүрхий өндийн харлаа. Нойрсож байсан түүний сэрээсэнд эргчин нь дургу байгаа бололтой биднийг уур таяа ширтэн. Бид ч тэднийг эвцэлд орохыг хүлээсээр. Эргчин ч мөн төвчээр зан сайхан суусаар. Энхүү удаан хүлээсний эцэст тэд эвцэлд орлоо. Шилэн хүзүүнээс нь байн хазаж өвдөгснөөс болсон уу? Эргчин эрвэс маань бас л буруутаж хөөгдөн холлоо. Гэхдээ дуудахт нь хурдан эргэж очиход бэлэн томоотойг эгчин хүлээн. Эвцэлд орсон хос эв найртайгаар уус давн одлоо. Тэд дахин эвцэлд орно. Харин хэдхэн сарын дараа хэдэн гүйн төрүүлэх бол гэж бид хүлээх л үлдлээ. Ороо нийлэг дууснаар эрвэс өөрийн зам мөрөөхөө явж одно. Харин гинсийн хувьд гүймнүүдээ төрүүлж өсгөх үүрэгтэй болон ганцаар үлдэнэ. Гэхдээ тэр юунд ч үл санаа зовон алсыг ширтэн хэнэггүй хэвтэн. Цас хайсаар. Өр цасан дунд бяцхан өхөр огдоо зуныг мөрөөсөх мэт бэцийн суун. Энэ мэт бүхий лэмтэд цас туулсын сүрэнд дарагдан дууга хураачихгүй гэлтэй жихүүн салхины эсгэрэнээс өөр чимээ энергүй. Уулын оргил цастаа хэдийч өрн цагийн аясаар хөлдсөн бол гэсэж аврын тачир ногоо цухойжээ. Өвөл бэцийн байсан өнөөх өхөр огдоо шинэхэн ургасан өвс ногоо идэн буур хийж тал хөндийд амьтад ичэнээсээ хэдийн гарч усны шууд нуураа чимэн төмөн хэлээр гангнан гонгнан. Өвөл ороо нийлэгт орсон өнөөх эрвэс маань үдийд зулцгалсан байх учиртай. Чухам хаан байршиж байгааг нь олж мэдэх ажил ийхүү эхэллээ. Эмэрвс буюу гинс 4 сар орчим хээлээ тээж 6 сард зулцгалдаг. Эхэнхдээ эхэр гүйм, хаяа 1 юм уу 3 гүйм төрүүлнэ. 4 гүйм төрүүлэх нь ховор тохиолдол. Манай киноны баатар хэдэн гүйм төрүүлсэн болоо. Нилээдгүй хайсны эцэст түүнийг оллоо. Тэр ганцаараа байсангүй гүймнүүдээ дагуулжээ. 1, 2, 3. Өндөр их уус хайрхан ивэж бидний өмнө 4 гүймтэй эрвэс гарч ирлээ.
Энэ бол ховор тохиолдол. Эхэрвс үр төлдөө махан хоол олох гэж ихээхэн хичээл зүтгэл гаргахын зэрэгцээ сүүгээрээ хоолсоор байдаг. Хэдийгээр махан хоолнд орсон ч гэлээ 4 сарын настай энэ гуйм эхийгээ нударсаар мэмэ олж сүүгээ залгиллаа. Төрөөд 4 сар болоход эхийнхэн сүү ширгээгүй байна. Эх гэнс үүрнээсээ холдож чадхааргүй бяцхан гуймнүүдээ үлдээн андгарчээ. Харин эхийгээ явсан хойгуур гадагш гарч болохгүй гэсэн тушаалтайч урд хожид сонсоогүй дуу чимээнээр ил гараад ирчихсэн яах учраа олохгүй бүлтэлсэн байгаа гуймнүүд тунч хөөрхөн бас адтай байлаа. Эгдүүтэй бяцхан нэг зулцаг ээжигээ хүлээн өдрийн халуун наранд нойрмоглон эвшээж үрнээсээ гаралгүй хэвтэн. Эхэд хичээн хурцсаар л нүдэрээ сэрэмжлэн биднийг ширтэх боловч нойр нь үнэхээр хүчтэй ажээ. Хөөрхий минь унтчихлаа шүү. Харин энэ гуймны сониуч занг нь яалтай билээ. Аюултай үед үүрэндээ орох ёстой гэсэн ээжийнхээ захиасыг мартчихад бидэнтэй нуугдан тоглож ухааны нэ. Нүрээ нуусан л бол өөрийгөө харагдахгүй байна гэж бодож буй эгдүүтэй энэ гуймнүүд 2 сарын турш эхийгээ хөхөн хоолсоор намар цагтай золгон махан тэжээлтэн болдог. Эхэвчлэн шөнийн цагаар анд морддог боловч маханд орж эхэлсэн гуймнүүдээ хооллохын тулд эх нь өдрийн цагаарч анд явна. Гуймнүүд төрхөөсөө эхлэн өндөр улсын хатуу ширүүн амьдралтай тулгарна. Хэдийгээр эрвсэнд бусад амьтдаас ирэх аюул нөлөө үндсэндээ байхгүй ч гэлээ үр төлн нь энд хэрстэл их байдаг. Уул хаднаас унах, төөрөх, том амьтны эдэж болох, магчин шувуу шүүрэх зэрэг аюул хоргодлоос гадна 2 жилд 1 удаа төрдөг учраас тоо толгойн төдийлөн өсдөггүй. Эх гэнс гуймнүүдтэйгээ аялж явна. Эхийнхээ нуруун дээр үсрэн тоглож угаад унжгүй сахилгагүй бяцхан гуймд камер эхэд таалагдсан бололтой бидэнтэй цохиж үзлээ. Түүний энэ тоглоом өөр нэг гуймд бас таалагджээ. Гуймнууд дундаа хамгийн цэвэрч нь энэ бололтой. Бусд нь тоглож байхад тэр байнга л нүрээ угааж бие долоон цэвэрлэнэ. Цэвэрч бяцхан гуймыг эхэн долоож эрхлүүлэх нь тун эгдүүтэй бөгөөд харин энэ зуур нэг нь эхийгээ хөхөж амжлаа. Харин нөгөө сониуч маань дахин үсрэн ирж камер сонирхон харсаар тэр тоглохыг маш их хүсжээ. Гуймнуудын хувьд өдөржин шүнжин эхийгээ даган гүйхтэй эцэж ядрахыг ч мэдлгүй тоглосоор л. Харин их нь аль нэг нь хоцорч үлдээд алга болчихгүй гэх мэт эргэж бүртгэн цуглуулж аваад эзэмшил нутгаа тойрон ан ав барих, эдэж тижээлээ олж идэх арга барилд сургана. Эхэрвс өнчин ганц модны ээлгарсан үндсийг самардаж угааны нэ. Түүний араас нэг зулцэг нь ирж үнэрлэн шиншиж ирсэн замаа хинж байгаа бололтой. Тэгснээ мод өөд цоройсон боловч самардаж арайлж чадсангүй. Тэр хэтэрхий балчир байгаа билээ. Энэ нь эхийгээ даган дуурайж самардах зан үйл хийх гэсэн эхний оролдлого юм. Бяцхан гуймнууд эхийгээ даган паацхан гүйж явсан анхны үйл хэдийнэ өнгөрчээ. Энэ хугацаанд гуймнууд нас бид хүрч бейдан амьдрах цаг хугацаанд төгсөөр. Ер нь эрвэсгэгч амтэн тоо толгойн хувьд цөөхөн байх байгалийн зохицуулалттай. Учир нь цас мэс хадасаг дунд хүйтэн цагаагаарын нөхцөлд зулцгаа сургахад урт хугацаа шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд эхэн тэднийг бейдан амьдрах бүхий л арга ухаанд сургаж, хөлийн дөрөөнд гарын ганцганд хүргэн гихчээр гайхалтай сүрлэг амтд болгожээ. Та бүхэн санаж байгаа бол бусд нь тоглож байхад нэг гуйм нь байнга л нүрээ угааж бие долоон цэвэрлж байсан да. Тэр одоо ч нүрээ угаан хаач явсан бие долоодог цэвэрч хിവэрэ. Харин энэ нөгөө байн камер цохиж оролдоод байдаг байсан сониуч гуйм. Ийм том болсон ч багын зангаа тавиагүй сахилгагүй хിവэрэ нуугдаж тоглоно, нэг нэгэ тэрвэрнэ, долоож өгнө.
Өнөөх унтаахай гүйм нэгнийгээ дэрлэн унтж л байна. Араатан амьтад ч гэлээ. Нэгэн эхээс төрсөн тэд одоо ч бусаддаа хайртай, эвтэй найртай гэрвэл. Зулзгнууд нь гэж тентийсэн том ирвсүүд ихтэй эрхэлж даган амьдарч явгаад цаашид бие даан өөрийн эзэмшил нутагтай болох шаардлага бий болдог. Тиймээс ч байгалийн хуулийн дагуу гүймнүүд эхийгээ орхин өөр өөрсдийн эзэмшил нутагтай болохоор салж явцгаажээ. Ганцаараа үлдсэн их гэнс. Эрвсийн хувьд нэг ууланд хэдэн зуугаараа амьдрах боломж байгалийн хууль байдаггүй ба хэдэн эрвс энэ ууланд байх ёстой гэдгээ мэддэг хяндаг ухаантай амьтан. Тийм ч учраас нас бид хүрсэн гүймнүүдэд явуулчихад өөрийн эзэмшил нутгаа хадгалан үл. Туулж барамгүй хөндөй тал. Зөвхөн өндөр ууланд л байдаг гэж боддог байсан эрвс зах нь үл харагдах хязгааргүй талаар гүйж явна. Гэхдээ цагаан газарт дэндүү лазан тарвгшгэл парган цогогч айдна. Эрвс сүргэлэн амьдардгүй ба бусдынхаа эзэмшилд амьдрах боломжгүй учраас зарим нь ийхүү эзэмшил нутаг хайж хол газрыг туулна. Энэ залуу эрвс хүйсийн говоор 80 км орчим газрыг туулжээ. Хоёр уулын хоорондох хөндийн нутгийг зааг нутаг гэнэ. Амьдрах газраа олохын тулд ингэж нэгнээс нь бууж зааг нутгийг гатлан өөр ууланд очих нь бий. Ийм тохиолдолтой бид хэд хэдэн удаа таарч судалснаар энэхүү батлага хажуулж авсан юм. Дэлхий даяар эрвсийг яагаад хамгаалаад байна вэ гэвэл өндөр уулын экосистемийг барьж байгалийн тэнцвэрийг бий болгож байдаг магчин амьтан юм. Түүний амьдардаг өндөр уулын бүс нутагт аргал янгар мэтийн өвсөн тэжээлтэн амьдрах тул тэдний өсөл хөдөлгөөнийг зохицуулж байдаг. Хэрв өндөр уулын бүс нутагт эрвс байхгүй бол өвсөн эдэжтэн хэд их өсөх, мал амьтны халдвар төвчин гарах эрсдэлтэй байдаг байна. Мөн амьтны шилжилт хөдөлгөөн үгүй болсноор зарим ургамлын төрөл зүйл устж үгүй болох, булаг шанд ширгэж усны горим алдагдана. Тиймээс л эрвстэй уулын амьдрал эрүүл, экосистем тэнцвэртэй байна гэж үздэг. Этгмээргүй юм шиг боловч гайхалтай үнэн бол энэ. Эрвсийн шинэ үе өөр газар нутгийг эзэмшдэг тул манай киноны баатрын үр төл болох залуухан эрвсүүд мөн өөрсдийн эзэмшил нутгийг хайн явж байгаа. Энэ бол Монгол орны алс баруун хязгаар, Алтай хангайн сүрлэг цас дуус, чухам энэ л уус хайрхнууд дунд цоохор эрвсүүд эхэмсэг, эрхэмсэг гэгч нь оршин байгаа билээ.